Сайн байцгаана уу? Бүгдээрээ өглөөний мэнд хүргэе. За тэгээд энэ удаагийн форум маань ногоон эдийн засгийн чиглэлд эмэгтэйчүүд бас манлайлж ажиллах чиглэлээр ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань манлайлж ажиллах чиглэлээр одоо хөтөлбөр агуулгатай форум болж байгаад маш их баяртай байна. Энэ асуудлаараа одоо ажилтдаг төрийн албан агчийн хувьд. За ингээд өнөөдрийн хувьд илтгэхийнхаа хүрээнд байгаль орчны чиглэлээр ялангуяа ногоон эдийн засгийн дэмжих чиглэлээр ямар хөө болог үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа вэ гэдэг дээр та бүхэнд мэдээлэл өгье гэж бэлтгэсэн байгаа. За тэгэхээр бид нар ногоон эдийн засгийн ногоон хөгжилтэй тойрог эдийн засгийн талаар ярихын өмнө одоо бидний нөхцөл байдал ямар байгаа вэ? Байгаль орчны нөхцөл байдал маань хинээс юунаас болоод бас ямар хөө нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг дээр бас суурь судалгаа мэдээлэл ярих хэрэгтэй. Тэр утгаараа бол би бас байгаль орчны нөхцөл байдлын талаар их ихтгэлээ эхлүүлж байгаа. За тэгээд ингээд байгаль орчны нөхцөл байдлыг аваад үзэхэд уур амьсгалын өөрчлөлтийн одоо нөлөөгөөр Монгол орн маань сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн дулаар л нэлээд эрчимтэй явагдаж байгаа. За ингээд бүс нутгийн хүрээнд аваад үзэхээр одоо та бүхэнд харагдаж байна тэр хэсэгтэр Сэлэнг, Улаанбаатар хот, за Хөвсгөл орчин, Баян хонгор, Сүхбаатар орчин бол одоо илүү их дулаарлалт өртсөн. За жилд орж байгаа нийлбэр хур тунцныг аваад үзэх юм бол одоо яг энэ гүн ногоон хэсэг нь болохоор хаана арай ахиу орж байгаа гэдгийг за юу хэсэг нь одоо энэ улсбар шар хэсэг нь болохоор хамгийн одоо бага хуурашаад байгаа хэсгийг харуулж байгаа. За ингээд температурын үзүүлэлт маань тий дундчлаад аваад үзэх юм бол 255-аар ингээд нэмэгцэн гэсэн ийм одоо товромжууд бол байгаа. За мөн одоо газрын дөрөйтлын нөхцөл байдлыг аваад үзэхээр энэ судалгааг бол 5 жил тутам хийдэг. Хамгийн сүүлд бол 2020 онд хийсэн. Одоо 25 оны судалгааг одоо энэ жил эцлэхээр ингээд судалгаа хийгдээд ажиллаж байгаа. Тэгээ энэ цөлжлийн нөхцөл байдлыг аваад үзэхээр байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөтэй. За байгалийн хүчин зүйл нь 50 гаруй хувь, хүний хүчин зүйл нь 40 гаруй хувьтай байна гэж ингэж гаргасан. За тэгээ энэ ягаан хэсгийг бол илүү хүний хүчин зүйл буюу одоо малын тоолгоо, за мөн үйлдвэр аж ахуй уурхайн газруудын нөлөө гэж ингэж харахаар ийм одоо ягаан зураг нь тэгж харагдаж байгаа. За байгалийн нөлөө бол энэ ногоон харагдаж байгаа. За тэгээд нийт одоо газар нутгийн 76.9% нь бол цөлцсөн. Тэр гүн одоо улаан хэсгүүд нь бол илүү нэн хүчтэй цөлжиж байгаа газрыг ингээд харуулж байгаа. Тэгээд түрүүний харуулсан одоо нөгөө хуурайшил, за мөн одоо хурд үндэсний бууралтыг ингээд аваад үзэхээр ерөнхийдөө Монгол орны одоо төвийн бүсийн өвөр хангаа дунд говь гэдэг энэ хэсгүүд маань ингээд голлоод илүү хураашилт уур амьсгалын үнцэг байгаа юм байна гэдэг нь ингээд харагдаж байгаа. За усны нөөцийн хувьд бол Монгол улс нэлээд хязгаарлагдмал нөөцтэй. Дийлэнх нөөц маань одоо хангаан энтийн өндөрлөг улсад бүрэлдэн бий болдог. За ашиглалтын нөөцийн хувьд бол дийлэнх нь бас гадаргын улс одооны нөөцтэй. Гүний усны нөөц бол бараг 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Ашиглалтыг аваад үзэхээр нөгөө бага нөөцөөсөө 80% нь ашигладаг ийм одоо бодлого байгаа. Тэгээд та бүхэнд харж байгаа унд ахуй хөдөө аж ахуй гэдэг дийлэнх одоо хэрэглээ ашиглалтын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа хэсэг маань ямар нэгэн байгаль орчны нөөцийн төлбөр төлөхгүйгээр ашиглаж байгаа. Тийм учраас цаашд бол бид нэр усаа одоо дахин ашиглаж хэрэглэх, за мөн шатлсан тарифаар тогтсон хэмжээнд хүртэл үнэгүй ашигладаг, түүнээс дээш бол үнэтэй төлбөртэй ашигладаг ийм байдал руу шилжих ийм бодлоготой байгаа. Цаашлаад бол усны ашиглалт маань илүү бараг 2 дахин 3 дахин ингэ нэмэгдэхэд байгаа. Тэгээ тийм учраас бол одоо өнөөдөр ч гэсэн энэ хурал дээр энэ одоо форум дээр бас яг энэ ус ашиглалтын чиглэлээр одоо ялангуяа сайн туршлагууд ээлжид технологи нэвтрүүлж байгаа сайн туршлагуудаа хуваалцж байгаа ийм илтгэлүүд явагдаад бол бас их баяртай байна. Одоо яг бид нарын бодлогын хүрээнд бол ингээд дэмждэг хэвтэйгээр явах ажлууд байгаа. За ингээд уур амьсгалын нөхцөл байдал цаашлаад 50 он хүртэл түүнээс цааш онуудад ямар хөө болох нь вэ? Өнөөгийн нөхцөл байдлаас яаж өөрчлөгдөх вэ гэдгийг байгаль орчны болоод нийгмийн эдийн засгийн салбарт ингээд аваад үзсэн судалгаа бас энд харагдаж байна. Тэгэхээр одоо илүү нөгөө эмзэг байсан хэсгүүд маань илүү нэн эмзэг рүү шилжих тийм одоо хандлагууд бас байгаа. Тийм учраас бид нар одоо хөгжлийн бодлогоо илүү одоо энэ эмзэг байдлыг бууруулах, түүнд дасан зохицох, түүнийг даван туулах руу чиглэсэн ийм байдлаар одоо хэрэгжүүлэхийн бодлогод маань ингээд хэрэгжээд явж байгаа.
За Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Монгол Улс урт дунд богино хугацааны бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. За урт хугацааны бодлого алсын хараа бүгдээр мэдж байгаа тийм батлагдсан. За энд бол байгаль орчны хэсэг маань ногоон хөгжлийн бүлэг дээр нэлээд тодорхой орсон. Дөрвөн гол одоо зорилгын хүрээнд одоо гол асуудлууд маань урт хугацааны үзэл зорилго маань тусгацсан байгаа. Их байгаль анхдагч экосистем тэнцвэрийг хангах, байгалийн нөөцийг өрөө өгөөжийг нэмэгдүүлэх, үнд баялаг усаа хамгаалах, за хүртээмжтэй ногоон хөгжлийг бий болгох гэсэн ийм гол агуулгын хүрээнд 2050 он хүртэл ямархуу одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ гэдэг чиглэл маань орсон байгаа. За мөн одоо бид нар саяхан одоо дунд хугацааны бодлого болох 5 жилийн үндсэн чиглэлийг баталсан. За энэ дээр бол энэ 5 алсын хараагийн одоо 2030 он хүртэлх дунд хугацааны одоо зорилтууд мөн одоо эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаад одоо гол байгаль орчны хүрэх төвшингүүдээ бол тодорхойлж ингэж ажилласан байгаа. За энэ дээр бол тухайлбал хүлэмжийн ялгарлаа бид нар 16 сая тонноор бууруулна. Байгалийн нөөцийн нөхөс сэргээж ай бүхий газар нутгаа 9% хөргөн гэмтийн зорилтуудыг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд яг энэ урт хугацааны бодлого, за салбарын одоо нөхцөл байдалтайгаа уялдуулаад түрүүнд одоо танилцуулсан тэр нөхцөл байдалтайгаа уялдуулаад яг дунд урт хугацааны бодлогод маань одоо ингээд хэрэгжүүлэхээр гол асуудлуудаа тусгаад явж байгаа. За ялангуяа энэ одоо шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн загварыг бий болгох. За энэ хүрээндээ бол бүх төвшөндөө стандартаа мөрддөг бай, стандарт нормоо сайжруулъя. За мөн одоо бохирдоос өрсөн сэргийлэх хамаа ялангуяа агаар орчны бохирдлыг бууруулах асуудлыг бол нийт тэргүүний бодлого болгож явъя гэж үзэж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол агаар орчны бохирдлын үндэсний хороог Монгол Улсын ерөнхий сайд ахлаад ингээд салбар дүндийн зохицуултаар хангаад явах хэмжээг өөрөгтэй ажиллаж байгаа. За мөн одоо байгаль орчин дээлтэй нөөцийн хэмнэлттэй үйлдвэр хэрэглээг хөвшүүлэхтэй холбоотой нэлээд олон зорилтууд одоо хэрэгжүүлсэн. За энэ хүрээндээ бол бид нар одоо эдийн засгийн ногоон шилжилт төлөлтөд хамтраад одоо байгаль орчин дээлтэй бизнес эрхлэгчид ээлтэй үйл ажиллагаа бүтээгдэхүүнийг ногоон тэмдэг эко шгшиг олгох асуудлыг бол сайжруулахаар ингээд журмаа сайжруулахаар олон улсын стандартад нийцүүлэхээр ингээд ажиллаж байгаа. За мөн одоо бид нар нэлээд олон хуулийг сайжруулах, шинжлэх асуудлыг бас хэрэгжүүлж байгаа. Ер нь бол 14 хуулийг шинжилсэн. Эхний ээлжинд бол энэ 6 хуулийг шинжилгээр ингээд ажиллаж байгаа. Байгалийн ургамлын хууль, генетик нөөц. Энэ бол шинэ одоо хууль байгаа. Генетик нөөцийн хууль. Монгол улс бол маш одоо баялаг ийм амтан ургамлын генетикийн нөөцтэй түүнийг шудрах тэгш одоо хүртээгтэй холбоотой. Одоо манай Монгол улсад байдаг нөөцийг одоо Японд ч юм уу, Солонгос ч юм уу ашиглаад бизнес эрхэж авал түүний үр өгөөжийг нь Монголд одоо Монголын газар нутаг дээр байгаа иргэдэд нь хүртэх ёстой гэдэг ийм агуулгатай юм хууль байгаа. За энэ хууль, за мөн шинээр бид нар уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг боловсруулж явж байгаа. За манай эдийн засгийн байгаль орчны яам хамтраад энэ хуулийг нэлээд эцлэн боловсруулсан байсан. За саяхан бол их хурлын дарга, учир дарга маань одоо хариуцаад одоо авч явахаар ингээд болоод одоо парламент цэгийн дээр санал авахар тавигдсан байгаа. Тэгэхээр энэ бол бас яг ялангуяа тойрог эдийн засаг буюу ногоон эдийн засгийг дэмжих бизнесийг одоо байгаль орчин дээлтэй болгоход олон улсын болоод дотоодын ийм механизмуудыг бий болгох хууль тэмцэрс та бүхэн энэ уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг парламентын олон нийтэд санал авах хэсэг рүү ороод танилцаад одоо хэсэг болгон дээр нь саналаа тухайлан яг өөрсөндөө одоо эерэг байдлаар яаж тусгах боломжтой вэ гэдэг дээр санаа оноо өгөх шаардлагатай байгаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За ингээд бид нар бас Монгол улс бол байгаль орчны чиглэлийн 17 олон улсын гэрээ конвенцэд нэгдээ орсон байдаг. Тэгэхээр энэ гэрээ конвенцүүдийн нэг чухал конвенц бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөхцөлөд байгалийн конвенц. Тэгэхээр энэ конвенцийн хүрээнд бол Монгол улс одоо үндэсний хэмжээнд яаж хүлэмжийн хийгээ бууруулах вэ? Яаж уур амьсгалын өөрчлөлтийн одоо энэ нөхцөл байдлыг тасан зохицож төсөөлөх чадвараа сайжруулах вэ гэдэг асуудлаар одоо 5 жил тутамд зорилттой боловсруулж одоо конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж ажилладаг байгаа. Тэгээд энэ 3 дахь удаагийн зорилтыг сая 2024 онд бол бид нар боловсруулж хүргүүлсэн. Тэгэхээр өмнө нь бид нар 19 онд 22.7% бууруулна гэжсэн бол тэр одоо юугаа зорилтыг ахиулаад 30.3% бууруулах юм зорилтыг дэвшүүлсэн байгаа. Тэгээ энэ дээр бол одоо аж үйлдвэрийн салбар одоо 8.2 сая тонн, барилгын салбар 1 сая тонн, за
эрчим хүчний салбар гэхэд 1.3 тонн ч гэх юм уу. За тэгээд тээвэр, хөдөө аж ахуй, хог аялалгээд бууруулах салбар бүр одоо өөрийнхөө одоо хэмжээнд яаж хөлөмжийн бууруулах вэ? Яаж ээлтэй технологи нэвтрүүлэх вэ? Яаж уран бүсийн өөрчлөлтөд дасан зохицож одоо төсөөлөх чадварыг нэмэгдүүлэх вэ гэдэг зорилтуудаа салбар бүрийн эрдэмтэн судлаачид оролцоод боловсруулад ингээ явсан байгаа. Тэгээ Монгол улсын хувьд бол аваад үзэх юм бол нийт одоо хөлөмжийн хий ялгуурл дэлхийн хэмжээнд харьцуулахад харьцангуй бага ч гэсэн яг улс орны дотоодынхаа хэмжээнд бол нэлээд өндөр байдаг. Тэгэхээр нийт хөлөмжийн ялгарлын 42% нь бол эрчим хүчний салбар, 50 гаруй хувь нь бол хөдөө аж ахуйн салбараас ялгардаг гэсэн ийм судалгааг бол гаргасан байдаг юм аа. Цөлжилтийг бууруулах, за мөн Монгол орныхоо ойн сан нэмэгдүүлэхтэй холбоотой одоо Монголын ерөнхийлөгчийн санаачилсан нэлээд чухал одоо үндэсний хөдөлгөөн бол одоо өрнүүд ингээд хэрэгжилтэй хангаад явж байгаа. За энэ бол тэрбум мод үндэсний хөдөлгөөн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний одоо хэрэгжлийг аваад үзэх юм бол 2025 оны жилийн эцсийн байдлаар бол 127.9 сая мод одоо тарьсан ийм одоо гүйцэтгэлтэй байгаа. Нийт одоо тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлснээс хойш бол олон улсын байгууллагууд, за мөн төрийн байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, уул уурхайн томоохон байгууллагууд гэдэг ингээд нэлээд олон талын оролцоотой санаачлалууд гараад нийт бол 1 тэрбум 500 сая модыг тарина гэсэн амлалтыг бол гаргасан. За тэгээ одоогоор бол биелэлтийн байдал ингээ харж байгаа. Тэгээд ялангуяа түрүүний яриадсан цөлжилт одоо уран бүсийн өөрчлөлт эмзэг байгаа аймагуд бол нэлээд өндөр ийм амлалтыг авсан байдаг. За тэгээд цаашлаад бол одоо бид нар энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нөө эрчимжүүлэх, төр хувийн түвшлийг одоо нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлуудаар нэлээд одоо анхаарал хандуулж ажиллаж байгаа. За дараагийн нэг одоо чухал хэсгийг бас энэ танилцуулах гэж байна. Юу гэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татврын татврын хөнгөлөлтийн хууль бол өмнөх жилээс эхлээд хэрэгжиж байгаа. Энэ бол одоо нийгмийн хариуцлагын хүрээнд нэлээд олон салбарт. За үүний нэг нь бол байгаль орчны салбар байгаа. Салбарт одоо өөрийн эрхэлдэг бизнестэй хамааралгүй салбар одоо үйл ажиллагаан дээр одоо байгаль орчныг хамгаалах, тухайлбал одоо байгаль орчныг хамгаалах дээр одоо 7 чиглэлийн 32 одоо чиглэл дээр өөрийнхөө хөрөнгийг оруулаад үйл ажиллагаа эрхэлсэн бол одоо үйл ажиллагаа эрхлийнхээ орлогын албан татврын 1%-ийг буцаан төрөөс авах ийм зохицуулт бол хэрэгжиж байгаа. Энэ бол одоо бас яг ялангуяа бид байгаль орчныг хамгаалах одоо ногоон бизнесийг дэмжихэд төрийн одоо хувийн хвшлийн оролцоог дэмжихэд чигс нэлээд чухал зохицуулт гэж харж байгаа. За энэ дээр бол хог хаягдал, агаарын бөхлийг бууруулах асуудал, за мөн цөлжилтийг сааруулах, ойжуулалтын асуудал гэдэг. Ойжуулалтын тухайлах юм бол 5, хог хаягдлын хэсэгтээ 4 одоо арга хэмжээ гих мэт ингээд нэлээд усны одоо бөхлийг бууруулах гэдэг хэсгүүдээр ингээд татврын хөнгөлөлт авах чиглэлүүд нь тодорхой болсон байгаа. За энийг одоо бид нар бас улам өргөжүүлж нэлээд олон салбар чиглэлийг хамруулна гэж ингэж явж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ юутэй тогтоол шийдвэртэй цайтын тушаалтай бол Legal Info сайтаар орж танилцах боломжтой. Энэ 25 оны А93 гэдэг тушаалаар батлагдсан ийм зохицуулалт хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ бол яг ялангуяа хувийн хөвшилтэй ч нэлээд одоо өгөөжтэй, байгаль орчныг хамгаалах чиглэлтэй ч өгөөжтэй ийм зохицуултаа гэж харж байгаа. За мөн одоо ногоон эдийн засгийн дэмжигтэй холбоотой, жижиг дунд, ялангуяа орчны бохирдлыг бууруулахтай холбоотой одоо тоног төхөөрөмж, үйл ажиллагааг дэмжих ийм ногоон зээлийг байгаль орчин уран бүсгийн өөрчлөлийн яам бол 2019 оноос хойш бол тогтмол хэрэгжүүлж одоо багахан ч хамаагүй дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Нийтдээ бол 4 тэрбум гаруй төгрөгийн одоо зээлийн хүүгийн татаасыг одоо 3 банкаар одоо олгож явж байгаа. Хаан банк, Хас банк, Төрийн банк гэдэг одоо цаашдаа бол энэ үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр засгийн газрын бас 300 хоногийн төлөвлөгөөнд ороод ингэ явж байгаа. Тэгээ энэ жилийн үед бол бид нар 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр байгаа. Энэ бол 25 онд хэрэгжүүлж амжаагүй 600 сая нэмээд 400 сая төгрөгийн зээлийн татаасыг одоо өгч байгаа. Тэгэхээр одоо Хаан банк, Төрийн банк, Хас банкд энэ ногоон одоо зээл олгох хамгийн одоо дээдлийн 8 хүртэл. За тэгээд 6-аас 8% гэж ярьдаг. Тийм одоо хөнгөлөлттэй ийм зээлийг бол олгож байгаа. Энэ дээр бол яамнаас ийм татаасыг евро банкудад өгөөд тэгээд банкуд бол энэ зээлийн зохион байгуулдаг ийм үйл ажиллагаа байгаа. Энэ дээр одоо Хас Хаан Төрийн банкуд бол нэлээ манай яамтай хамтраад ингээд ажиллаад явж байгаа. За мөн одоо бас орон нутагт
хэрэгжүүлж эхэлж байгаа нэг төсөл бол 33 нуур нэг сум нэг нуур төсөл байгаа. Тэгэхээр 33 ийм хөв цөөрмийг орон нутагт байгуулахаар судалгаа хийгээд ингээд ажиллаж байгаа. За энэ дээр бол үерийн хамгаалал, газар тариалан, одоо бичээр мал аж ахуй, аялал жуулчлал, ногоон байгууламж гэсэн ийм чиглэлүүдээр ингээд хөвүүдийг байгуулна гэсэн зураглал судалгаа ингээд гараад явж байгаа. За тэгээд та бүхэн бүгдээрээ мэдж байгаа энэ онд 2026 оны 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд бол Нэгдсэн үндэсний байгууллагын цэцлэг тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурал Монгол улсад болно. Тэгэхээр энэ газартай холбоотой одоо асуудлаар одоо энэ конвенцийн талууд одоо оролцож 2 жил нэг удаа чуулдаг ийм том хурал. Тэгэхээр энэ дээр бол конвенцэд нэгдээ орсон 197 одоо улс орнуудын төлөөлөгчид ирж нэтэд одоо манай Монгол улсад ингээд асуудлыг хилцэх байгаа. Тэгэхээр энэ COP17-гийн одоо урьд бол их байглаа сэргээж ихтгэл найдвараа бадраа гэсэн ийм урьдтайгаар ингээд энэ хурал маань зохион байгуулагдахаар байгаа. За тэгээд энэ одоо 10 гаруй хоногт бол сэдвчилсэн өдрүүдтэй зохион байгуулагдана. Тэгээ гол нь Монгол улс одоо өөрийн санаачлагаар одоо конвенцийн талуудын одоо дэмжлэгтэйгээр 3 гол санаачлагыг гаргаж байгаа. Бичээрийн тэргүүлэх санаачлаг, ус ба газрын нэгдсэн менежментийн санаачлаг, байгаль түшиглсэн шийдэл бүх эдийн бүтцийн санаачлаг гэдэг ийм 3 санаачлагыг гаргаж байгаа. Тэгэхээр эдгээр маань бүгд одоо урт хугацаанд 10-аас дээш жил Монгол улсад өр өгөөж өг. Монгол улс төдийгүй одоо уур амьсгалын өөрчлөлт эмзэг байгаа улс орнуудад одоо өр өгөөж өгөх ийм санаачлагууд болно гэсэн ийм юутай явж байгаа. За ингээд энэ хурал маань юунд үндэсний цэцэрлэг түрээлэнд байгуулагдахаар байгаа. За хурлын төлөвлөлтүүд хийгдээд бэлтгэл ханх ажлын албан маань зохион байгуулалтаа хийгээд явж байгаа. Мэдээж энэ хуралд бол одоо мэдээж бас хурлын яриа хилцээ мөн одоо нөгөө сэдвчилсэн агуулгуудын нэг дээр бол мэдээж одоо эмэгтэйчүүдийн манлайлалтай холбоотой хилцүүлгүүд бол орхон тодорхой. Тэгэхээр та бүхэн яг энэ чиглэлээр сонирхсан асуулт мэдээлэл манай бэлтгэл ажлын алба бол байгаль орчны яам дээр байрлаж байгаа. Бэлтгэл ханх ажлын албаныхантай шууд холбогдоод ингээд авах боломжтой. За ингээд цаашд бол бид нэр салбарын түрүүнд хэлсэн эрхсэн орчин шинжилгээг хэрэгжүүлнэ. За мөн одоо уур амьсгалын хуулиа батлуулна. Тэгээ уур амьсгалын хуулиа батлуулснаар одоо ялангуяа ногоон бизнес хөлбөмбөгийн ялгартай бизнесийн дэмжлэгтэй холбоотой зохицуултууд тэгээ олон улсын карбон зах зээлээс яаж хөрөнгө оруулалт татах уу, яаж одоо бид нар хөлбөмбөгийг бууруулснаа хэмжиж тайлгнаж нотлож баталгаажуулах уу, тэр хэрэгжүүлэх байгууллага нь хэн байх уу гэд маш олон зохицуултууд одоо яг өгүүлэгдэж байгаа зохицуултууд маань энд ингээд орно. За үүнээс гадна бол бид нар байгууллагын салбар бол бас нэг талаасаа хамгаалах одоо нөөцөө хамгаалах суур капиталаа хамгаалах руу чиглэсэн ийм салбар тэмцрээс болоод нэлээд олон зөвшөөрөл одоо юунууд дүгнэлтүүдийг гаргаж өгдөг. Энэ дээр бас дүгнэлт хийгээд зарим одоо хамгааллын чанартай одоо зөвшөөрлүүдэд чөлөөлье гэдэг их хурлын одоо зохион байгуулж байгаа энэний хүрээнд бас бууруулах, амар хялбар болгох хугацааны хөнгөлөлтөөр бол нэлээд одоо юутай ажиллаж байгаа. За түрүүн ярьсан ногоон гэрчлэгийнхаа журмыг бид нар олон улсын стандартын шаардлага хангуулад илүү төрийн оролцоог бууруулах, хувийн хвшлийн одоо стандартын байгууллагатай одоо хамтарч хэрэгжүүлдэг болох ийм чиглэл рүү явж байгаа. За мөн ногоон санхүүжилт бол нэлээд олон салбар дээр хийгдэж байгаа. Тэгээд хэрхэн яаж хэмжихүү тайлбарлах уу, ямар шалгууртай байх уу гэдг нь бас тодорхойгүй байгаа. За энэ дээр бол эдийн засгийн хөгжлийн яам дээр ногоон санхүүгийн хэлтээс бас ажиллаж байгаа. Тэгээд сангийн яам Монгол банктай байгаль орчны яам, эдийн засгийн хөгжлийн яам нийлээд ер нь одоо энэ ногоон санхүүжилтийн чиглэлээр стратеги батлаад энэ шалгуур үзүүлэлтэд тодорхойгоо бодлогоо нийгмэл байдалтайгаар хэрэгжүүлэхээр ингээд явж байгаа. За энэ дээр бол ийм ажлууд хийгдэж байгаа. За сая засгийн газрын 300 хоногийн төлөвлөгөөнд бол ногоон зэлийн их усрыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Монгол банк, сангийн яам, за байгаль орчны яам хамтран одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр ингээд тодорхой ажлууд төлөвлөгөөд ингээд орсон байгаа. За ер нь бол цаашлаад бид нар байгаль орчны хамгаалах, ялангуяа ногоон бизнес эрхлэх үйл ажиллагааг төрийн оролцоог бууруулж, илүү хувийн хвшлийн манлайлалыг нэмэгдүүлэхтэй холбоотой агуулгаар нэлээд олон ажлуудыг хийж байгаа. Түүний нэг бол түрүүний одоо танилцуулсан татврын 1% хөнгөлөлт, за мөн уур амьсгалын өрчлөлийн хуультай холбоотой олон зохицуултууд ингээд орж ирэхээр байгаа. За үүнээс гадна бас Монгол улсад одоо уур амьсгалын нөхцөл байдалтай холбоотойгоор нэлээд олон одоо
ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих, за дээрэс нь урамжлалын өөрчлөлтийг сааруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр олон салбар дээр хэрэгждэг. Тэгэхээр эдгээрийг нэгдсэн удирдлагаар хангаж яг одоо иргэнд яг бизнест болон одоо яг салбар төрдөө үзүүлж байгаа үр өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой нэгдсэн тийм арга хэмжээ бас хэрэгжүүлээд ингэ явж байгаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.